За сайн байцгаана уу? Ингээд 14 дугаар хичээлдээ тавтай морил. Энэ хичээлээрээ бид шилжүүлэгч хөдөлгөөний тухай авч үзэх нь. За өмнөх хичээлээр бид фракталын 1-р загвар буюу яг энэ зурагдсан байгаа загварыг үзсэн тийм ээ. Өмнөх бүст явсан хөдөлгөөнийг тодорхойлогдсон хэмжээ. За түүний дараа бүсээс бүс рүү шилжсэн хөдөлгөөнийг шилжүүлэгчийг хөдөлгөөн гэж нэрлэж байгаа. За шилжүүлэгч хөдөлгөөний маань өмнө нь болон дараа нь пулбэк хөдөлгөөнүүд явагдаж байгаа. За шилжүүлэгчийн арын пулбэкийн дараагаас бидний ашиг олгож авах тодорхойлогдсон хэмжээ дахин нэг давтагдах үзэгдэл буюу хэмжээсэн гүйцэлт гэдэг хөдөлгөөн явж байгаа тийм ээ. За энэ загварыг ойлгосны дараагаас юу чухал байдаг вэ гэж байгаа. Энэ загварыг бүр төгс ойлгохын тулд шилжүүлэгч хөдөлгөөнийг ойлгох хэрэгтэй болно. За шилжүүлэгч хөдөлгөөнийг ойлгохын тулд шилжүүлэгч маань яг мөн адил фрактал загвараар хөдөлдөг гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр шилжүүлэгч хөдөлгөөнийг төсөөллөөр зурцгаая тийм ээ. За энэ хөдөлгөөнийг төсөөлөхөд тасархай шугамар зурчээ. Окей. Өргөний жоохон нарийнхан болгочихъя. За нэг хөвлээд авчи. За ингээд шилжүүлэгчийн хөдөлсөн хэмжээс байх нь тийм ээ. За энэ хөдөлгөөнийг төсөөлөхөд бидний яг өмнө явж байсан зурж байсан фрактал хөдөлгөөн маань яг гоё хөдлөх ёстой гэж ойлгох хэрэгтэй. За энэ илүү зурчлаа. За яг ингэж хөдлөнө гэж ойлгоо. За энэ шилжүүлэгчийн зурж байгаа шилжүүлэгчийн хөдөлгөөний хэмжээсийг юутайгаа адилхан улаанаар зурчий. Тэгээд дээрэс нь жоохон бүдүүн болгочих тийм ээ. Илүү тодорхой харахын тулд. За шилжүүлэгч хөдөлгөөн маань мөн адил өөрийн гэсэн хэмжээ авдаг бахан. За энийг лайнаар жоохон бүдүүн болгоод. За цэнхрээр зурч. За ингээд шилжүүлэгч хөдөлгөөн маань хэмжээс тодорхойлогдоод өөрийн гэсэн бас дотроо шилжүүлэгч хөдлөөд тэгээд түүнийхээ хэмжээсэн гүйцэлтийг хийдэг. Яг фрактал загвартайгаа яг адилхан тийм загвараар хөдөлдөг байна. Тэгэхээр бидний ханшийн чарт маань ерөөсөө л өөрөөгөө дахин давтдаг юм фрактал хөдөлгөөнүүд явдаг байх нь гэж ойлгох юм тийм ээ. За тэгэхээр энд тодорхойлсон шилжүүлэгч хөдөлгөөн улаан хөдөлгөөн маань дотор нь задлаад харах юм бол яг мөн адил ийм зураглалыг үзүүлдэг байна. За энийг бас жоохон бүдүүн болгоод за ингээд дотруулаад ойлгомжтой бах те ингээд зурчвал. За тэгэхээр энд шилжүүлэгч хөдөлгөөн маань фрактал загвараар явж байгаа юм бол шилжүүлэгч гэдэг ийм хөдөлгөөн бас явдаг болж таарах нь тийм үү. За тэгэхээр шилжүүлэгчийн шилжүүлэгч хөдөлгөөнчсөн яг адилхан фрактал загвараар хөдөлдөг байна. За энийг ангихгүй бол давхар би энэ юм зурсан юм байна шүү дээ. За тэгэхээр шилжүүлэгчийн хөдөлгөөн маань мөн адил яг фрактал загвараар хөдөлдөг байна. Ингэж ойлгох хэрэгтэй. За үүний дараагаар юуг ойлгох ёстой вэ гэхээр шилжүүлэгч хөдөлгөөн дээр өөрийн гэсэн баримтлах дүрмүүд байдаг. За энийг баг зэрэг ингэж шахчих тийм ээ. Шахаад тэгээд дүрмүүдээ ойлгож авцгаая.
нэгдүгээр дүрм за шилжүүлэгчийн нэгэн цэг одоо энэ голд 50%-аар татагдж байгаа энэ хөдөлгөөн буюу шилжүүлэгчийн нэгэн цэг маань үндсэн тодорхойлогдсон одоо энэ том фрактал байна тий өмнөх фракталтайгаа үйж авч ойлгох нь шүү. Үндсэн фракталын нэгэн цэгээс одоо энэ маань нэгэн цэг тийм үү энэ цэнхэр зурцсан байгаа маань энэ бол нэгэн цэг үндсэн фракталын нэгэн цэг. Тэгэхээр шилжүүлэгчийн нэгэн цэг хөдөлгөөн маань үндсэн фракталын нэгэн цэгээс доошоо орж байрлаж болохгүй. Тэгэхээр энд үүссэн нэгэн цэг маань за энд зурчээ. Энд ингээд зурагдсан байгаа нэгэн цэг маань ингэж иймэрхүү байдлаа дээрээ ингээд доошоо ингэж иймэрхүү хөдөлсөн хөдөлгөөнийг ерөөсөө авч болохгүй гэдэг дүрм байх нь шүү дээ. Тэгэхээр үндсэн фракталын нэгэн цэгээс доошоо шилжүүлэгч хөдөлгөөний нэгэн цэг байрлахгүй юм байж болохгүй. За тэгэхээр энийг биччихье тийм ээ. За юу гэж хүлээ. Устгаад дээр бичиж. Үндсэн фракталын нэгэн цэгээс доош шилжүүлэгчийн нэгэн цэг байрлахгүй тий байрлахгүй. За нэгдүгээр дүрм их чухал дүрм шүү тийм ээ. Шилжүүлэгчийн нэгэн цэг байрлахгүй. За хоёр дахь дүрм дүрмийг тайлбарлаж бичиж тийм ээ. За тэгэхээр шилжүүлэгч хөдөлгөөнөд жоохон цэвэрлэжээ. Шилжүүлэгч маань ийм хэвээр гоё байж ах хэвээр. Энэ хэрэггүй. Үндсэн фрактал маань иймэрхүү байдалтай зурагдаад за яг үндсэн фрактал маань иймэрхүү төсөөл байгаа тийм үү. Хамгийн цэвэрхнээр нь зурж байгаа шүү. Чартан дээрээс энийг таньж уншдаг болох бизнесийн зорилго байх нь тийм ээ. Яг ингэж хөдөлж байгаа хөдөлгөөнийг. За хоёрдугаар дүрм шилжүүлэгчийн нэгэн цэг за дээшээ байрлах тохиолдлыг за энэ бичгүүд маань төдийлөн одоо хэрэг болохгүй гэж үзье. Цэвэрлжээ. За шилжүүлэгчийн хоёрын цэг маань үндсэн фракталын нэгэн цэгээс дээшээ байрлаж байна тийм ээ энд. За яг үндсэн хэмжээсээ бас зурчээ. Бодит чартан дээр угаасаа ингэж хөдлөх тохиолдол гардаг учраас тийм ээ. Ингэж хөдөлдөг учраас энэ тохиолдлыг авч үзэж байгаа гэсэн үг шүү дээ. Чухал дүрм болгож авч үзэж байгаа гэсэн үг. За тэнгүүд шилжүүлэгч хөдөлгөөний нэгэн цэг үндсэн фракталын нэгэн цэгээс дээшээ байрлууллаа. Тийм ээ. Энэ төвшин маань энэ доод төвшингөөс дээшээгээ байрлууллаа. Энэ тохиолдолд яах вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр үндсэн фракталын нэгэн цэг шилжүүлэгчийн нэгэн цэг рүү зөөгдөж бүс маань тэлнэ гэж ойлгох хэрэгтэй.
Энэ бол маш чухал дүрм байна шүү дээ бас тий. Тэгэхээр үндсэн фрактал маань юу болж хувирж байна вэ гэхээр жоох ингэ шахчих. Үндсэн фракталын маань нэгэн цэг дээшээ шилжээд очсон учраас энэ доор байсан хэмжээ. За энэ хэмжээ маань за энийг устгачээ. Анх тодорхойлогдсон байсан А хэмжээ маань шилжсэн нөгөө дээшээ шилжсэн хэмжээгээр сунах нь дээшээгээ. За тэгэхээр ирээдүйд авах бидний ашиг маань бас тодорхой хэмжээгээр илүү авах боломжтой гэдгийг хэлж өгч байна гэсэн үг чарт маань. За тэгэхээр за энэ төвшнгөөс хөдөлсөн гэж үзэл та тийм ээ. Тэгэхээр энэ багцаанаас хөдөлсөн гэж үзэхэд өмнө нь энэ орчим хүртэл хөдлөн гэжсэн хөдөлгөөн маань дээшээ шилжээд тэрнээс дээшээ бүр энэ тодорхойлогдсон хэмжээ хүртэл явж болно гэдэг хайш маань бидний ашиг авах хэмжээ тодорхой зайгаар нэмэгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. За шилжүүлэгчийн хөдөлгөөн гэхээр маш чухал, хамгийн чухал бүсийг тодорхойлогч зүйл байдаг байна шүү дээ. Яг үүнээс харахад. За тэгэхээр хоёрдугаар дүрм маань юу болж хувирв? За энийг устгаад хоёрдугаар дүрмээ бичье тийм ээ. Дүрм 2 үндсэн фракталын нэгэн цэгээс дээш үндсэн фракталын нэгэн цэгээс дээш шилжүүлэгчийн нэгэн цэг байрлал үндсэн фракталын нэгэн цэг сунна гэж тийм ээ. Сунна. За. Энд багтахгүй явсан биз дээ. Нэгэн цэгээс дээш шилжүүлэгчийн нэгэн цэг байрлал үндсэн фракталын нэгэн цэг сунна. Ойлгомжтой тийм ээ. За, ойлгохгүй л дахиад үзээрэй. За, өөр шилжүүлэгч дээр ярьж хэлэх чухал зүйл юу вэ? За, дүрм 3. За, яг бас цэвэрхэн зурагдсан байгаа. Фракталаа буцаагаад авчиръя тийм ээ. Засаад энэ шар хөдөлгөөн яваагүй гэж төсөөлье. Тэгэхээр үндсэн фракталын нэгэн цэгээ доош нь татчихъя. Шилжүүлэгч юм уу? Шилжүүлэх нэгэн цэгүүдтэйгээ нөгөө чухал дүрмүүдээс бас нэг хэлэхгүй өнгөрөөцсөн зүйл байгаа юм байна шүү. Яг саяны зурлага дээр. За тэр маань юу вэ гэхээр за дүрм 3 гэдэг. Төсөөлье тийм ээ. Авч үзье. 3. Үндсэн фрактал болон шилжүүлэгчийн нэгэн цэгүүд
заавал давхцна гэдэг дүрм тий. Ийшээ илүү гарсан ба шүү дээ. Шилжүүлэгчийн окей. Үндсэн фрактал болон шилжүүлэгчийн нэгэн цэгүүд заавал давхцна гэдэг дүрм байх нь. Тэгэхээр ногооноор зурсан байгаа энэ үндсэн фрактал гэж төсөөлж байгаа хөдөлгөөн маань шилжүүлэгч хөдөлгөөний нэгэн цэгээс хамаарат нэгэн цэгэнд байрлуул яг давхцуулж зурах ёстой байдаг бахны. Энэ бол бас хамгийн чухал дүрм, ойлгох ёстой, мэдэх ёстой зүйл байх нь шүү дээ. За дараагийн дүрм шилжүүлэгч болон фракталын 1-р загвар 2 маань хамгийн чухал зүйл учраас баримтлах юм дүрмүүдийг заавал тусгаж өгöd энэ ойлгох ёстой зүйлүүдийг тэгэхээр дадлага ажил хийхэд энэ дүрмүүдээ баримтлаад хийхэд ямар ч алдаа гарахгүй нэ тийм үү. За тодорхойлогдсон хэмжээ шилжүүлэгч хөдөлгөөнөөс заавал богино байх ёстой гэдэг бас дүрм байдаг бахан тийм ээ. Ингүүл бид маркетад арилжааны шийдвэр гаргахдаа оновчтой шийдвэр гаргаж чаддаг болох нь. За тэгэхээр саяны дүрмээ биччихье тийм ээ. Шилжүүлэгч хөдөлгөөнийг таньснаар бид чартын хөдөлгөөнийг бүрэн гүйцэд ойлгох боломжтой болно. Ер нь яг алийг шилжүүлж үү гэдгийг ойлгох нь хамгийн чухал зүйл байдаг байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр дөрөвдөх дүрм маань дөрөвдөх дүрм тодорхойлогдсон хэмжээ нэршлиг манайхан мэдж байгаа тийм. Тодорхойлогдсон хэмжээ шилжүүлэгчийн хэмжээнээс богино байх ёстой. За ийм дүрм авъя тийм ээ. Дахиад илүү гарч энийг анзаарахгүй байна. За ингээд окей. Тодорхойлогдсон яг үндсэн фрактал ярьж шүү дээ тийм ээ. Үндсэн фракталын тодорхойлогдсон хэмжээ шилжүүлэгчийн хэмжээнээс богино байх ёстой. Эдгээр дөрвөн нөхцөлийг хангаж иж бид ямар шинэ бүс рүүгээ шилжсэн бэ гэдгийг тодорхойлох хамгийн чухал дүрмүүд байдаг бахан тийм ээ. За ингээд энэ хүрээд шилжүүлэгч хөдөлгөөнөө ойлгож авлаа. Шилжүүлэгч хөдөлгөөн маань үндсэн дүрмтэй байдаг бахан. Энэ дүрийг байнга сахих хэрэгтэй. Тэгжиж чартыг илүү зөв баталгаатайгаар уншиж чадна гэсэн үг. За шилжүүлэгч хөдөлгөөн маань өөрөө фракталын 1-р загвартай адилхан фрактал бүтцлэг хөдөлдөг бахан. За хамгийн чухал зүйл энэ бахан. За түүний дараа фракталын нэгэн цэгээс доош шилжүүлэгчийн нэгэн цэг байрлахгүй гэдэг дүрмдээ үндсэн фракталын энэ нэгэн цэгээс доод түвшинлүү шилжүүлэгчийн нэгэн цэг байрлаж болохгүй. Ийм дүрм байж болохгүй. За фракталын нэгэн цэгээс дээш шилжүүлэгчийн нэгэн цэг байрлуул үндсэн фракталын нэгэн цэгээс сунгана гэж байна. За үндсэн фракталын маань нэгэн цэгээс дээд хэмжээ рүү шилжүүлэгчийн нэгэн цэг байрлах юм бол тэгэхээр энэ дээш явсан хөдөлгөөн нэлээд сунсан хөдөлгөөн багаад дундаж цэг буюу нэгэн цэг маань дээшээ байрлсан болж тарах гэдэг шүү дээ тийм үү. Тэнгүүд нэгэн цэг байрлжвал үндсэн фракталынхаа нэгийн цэгийг шилжүүлэгчийн нэгэн цэгтээ зөөж
давхцуулна гэдэг дүрм, хоёрдугаар дүрм маань байх нь тийм ээ. За гуравдугаар дүрм маань юу болж тарав? Үндсэн фрактал болон шилжүүлэгчийн нэгэн цэгүүд заавал давхцна. За хамгийн ихэнд ярих хэрэгтэйсэн зүйлээ 3-д оруулж штэ. Гэхдээ яг ялгаагүй. Тэгэхээр за энэ шилжүүлэгч хөдөлгөөн дээр аваад үзье. Үндсэн фракталын нэгэн цэг шилжүүлэгч хөдөлгөөнийхөө энэ дунд байгаа нэгэн цэгтээ заавал давхцах ёстой гэдэг дүрм байх нэ, тийм үү? За үүний дараагийн дүрм юу вэ гэхээр тодорхойлогдсон хэмжээ шилжүүлэгчийн хэмжээнээс богино байх ёстой. За ингэхээр чартыг бүр гарах гарцгүй болтол нь барьж авах нь хэдүүлээ, тийм ээ. Тэгэхээр тодорхойлогдсон хэмжээ буюу өмнөх бүсийн өндөр. За маш ойлгомжтой зурагдсан байдлаар ярих гэдэг шүү дээ, тийм ээ. Тодорхойлогдсон бүсийн өндөр маань А хэмжээ маань тодорхойлогдсон хэмжээ шилжүүлэгч хөдөлгөөнөөс богино байх юм бол дахин нэг давтагдах болцлыг хангаж байна гэж дөрөвдөх дүрмдээ бид нар авч үзсэн байх нь, тийм үү? За ингээд нэг дахь дүрм, хоёр дахь дүрм, гурав дахь дүрм, дөрвөн дүрмтэй ингээд шилжүүлэгч хөдөлгөөнийг ойлгодог болох нэ. За энэ хичээл маань шилжүүлэгчийн хөдөлгөөнгээд 14 дахь хичээл болсон байна. 14 дахь хичээлийн дараагийн хичээлээр бид 1-р загвар болон шилжүүлэгч хөдөлгөөнийг чартн дээрээс таньж унших богино хэмжээний дадлага хичээлийг яваад тэгээд дараагийн хэмжилсэн гүйцэлт гэдэг сэдвийг орцгоё. За ингээд энэ хичээлийн өрөөндөлөө дараагийн хичээлээр уулзъя.